Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дахиад нэг кино болсон бодит хэрэг ярих гэж байна. Энэ удаагийн хэргийн киноны Амсуу сарын нэртэй 2018 онд гарсан Солонгосын уран сайхны кино байгаа. Киноны гол дүрд Ким Юн Сок, Жу Жи Хүн жүжигчид тоглосон. Энэ киноны нэрийг орчуулахаар илрээгүй хэрэг гэж орчуулагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг ингээ утгыг бодоод үзэхээр илрээгүй хэрэг гэхээсээ илүүтэй илчлэгдээгүй хэрэг гэвэл илүү зөв юм шиг надад санагдаад байгаа. Яагаад гэхээр энэ Амсуу сарын гэдэг үгнийх нь учир нь яг боддоор ингээ аллагын хэрэг болсон хэрнээ мөрдөн шалгах байгууллагаас үгнийг нь мдээгүй. Эсвэл мэдсэн ч хохирогч болон сэжигтнийг нь хэн болохыг нь тогтоож чадаагүй улмаас албан ёсны гэмт хэргийн бүртгэлд бүртгэгдээгүй хэргийг хэлдэг гэж байгаа. Тэгэхээр илрээгүй хэрэг гэж бол орчуулахаар арай утгагүй болж байгаа юм шиг санагдаж байгаа. За ингээд бодит хэргийг нь ярьж өгье. Энэ киноны бодит хэргийнх нь гол дүр нь гэх юм бол Ким Жон Су гэдэг нэртэй нэг мөрдөгч байгаа. Тэр мөрдөгч мэдээж мөрдөгч хүн юм чинь маш олон л гэмт хэрэгтнүүдэд таньдаг байж таараа. Тэгээд нэг гэмт хэрэгтэнтэй юм яриа сууж байсан чинь наттай хамт чоронд оргиж ирсэн нэг залуу байдаг юм а. Тэр өөрийгөө ингээ айгуулсан аллагын хэрэг үйлцсэн ч гэсэн аль нь ч баригдаж байгаагүй дандаа гайхуулдаг гэд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь мөрдөгч хүн юм болохоор ингээ айгуу сонирхолтой санагдаад тэр хүнтэйгээ намайг нэг уулзуулаад өгөөч гэд нөгөөдхөөсөө гуйдаг. Тэгээд нөгөө хүн тэрнтэй танилцуулж өгөөд өөрийгөө гайхуулаад байдаг хэрэгтэнтэй хамтдаа нэг кафед ороод ингээд уулздаг байхгүй. Тэгээ нэг 2 цаг орчим юм ярьдаг гинэ. Тэгээ тэрэн дээрээ за чи яадаг гинэ, ямар хэрэг үйлцсэн чинь яагаад илрээгүй гинэ яриач гэдэг байхгүй. Чин нөгөөх нь ингээд амар өөрийгөө гайхуулаад би ингээд маш олон хэрэг үйлцсэн. Тэгтээ цагдаа нар намайг хэрэгтэн гэж илрүүлэхэд байтгаа миний хийсэн хэргийг ч илрүүлж байгаагүй. Миний хийсэн аллагын хэрэгүүд бол бүгдээрээ Амсуу сарын гэж хэлдэг байхгүй. За тэгэл нөгөө хоёр чинь яг тэргээ ингээд яриад байж байсан чинь гинт цагдаа нар орж ирээд нөгөөтг чи баривчлаад аваад явчихдээ. Тэгээд ямар хэрэгээр баривчилж авч явсан бэ гэхээр нэг эмэгтэйг алаад цогцыг нь нуусан хэрэгээр барьж авч явдаг. Тухайн хэрэгтнийг нь болохоор Ид Ухун гэд нэрлэлээд байгаа. Гэхдээ ер нь бол яг жинхэнэ хэрэгтнийх нь нэр нь болон царай нь олон нийтэд ил болоогүй. Ягаад гэхээр энэ хэргийг мөрдөж явах явцад амиа орлоод нас орсон байхгүй. Энэ Ид Ухун тухайн үед буюу 2010 онд 46 настай байсан. Энэ нөгөө мөрдөгчтэй хамт ярьж авах үед нь баригдсан хэрэг нь ямар хэрэг байсан бэ гэхээр нэг эмэгтэйтэй ингээ болцох гээд гуйсан юм байна л та, нөгөө эмэгтэйг хоёлоо уулзъя энтер гэд тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь үгүй би чамтай уулзмааргүй байна гэж жоохон дургуутсан юм байна л та. Тэгсэн чинь намайг үл тоолоо дорд үзлээ гэд уурлангуудаа нөгөө эмэгтэйгч нь ажиллаад хараад явж байхад нь барьж аваад хүчээр хилээд алаад тэгээд цогцыг нь нуусан ийм хэрэгээр баригдчихж байгаа. Тэгээ баригдаад 2 сар орчим болсны дараа нөгөө Ид Ухун чинь Ким Жон Су мөрдөгч рүү захаа бичдэг. За тэгээд захаанда өмнө нь би тантай уулзаад ярьж байсан бүх хэрэгүүдээ хүлээх хүсэлтэй байна. Тэгээд хамгийн гол нь надад итгэх хүндэл би энэ тухайгаа ярмаар байна. Та надтай ирээд уулзч чадахгүй гэж захаа явуулдаг байхгүй. 11 удаагийн аллагын хэрэг үйлцсэн тухайгаа ингээд бичсэн байдаг. За тэгээ мөрдөгч угаасаа ч энэ хэргийг сонирхож байсан, энэ хүний тухай мэдхийг хүсэж байсан болохоор шууд яваад очсон. Тэгээд нэг шүнжэнгөө ингээд байцаалт явуулдаг. Нөө 11 хэргийн тухай. Тэгээд түүний ярьсан 11 хэрэг нь болохоор бүгд Амсуу сарын буюу нөө илчлэгдээгүй аллагын хэрэгүүд байсан. Тэгээд энэ 11 хэрэг дундаас нотлох баримтаар нотлогдоод энэ хүний үйлцсэн хэрэг мөн аллагын хэрэг мөн гэдгийг нь тодорхой болгосон 4 хэрэг нь одоо олон нийтэд зарлагдсан. Хамгийн анхны хэрэг нь болохоор аавыгаа алсан хэрэг гэж кинон дээр ол юу гардаг байхгүй. Гэхдээ үйлцсэн дараалалаараа бол 2 дахь хэрэг нь боловч яг батлагдаж нотлогдсноор бол анхны хэрэг нь болох Шимсүний юм гэдэг эмэгтэй хэрэг байгаа. За энэ эмэгтэй болохоор анх 2003 онд алга болсон. Алга болох үедээ тэр тээгүүд амьдардаг байсан бөгөөд нэг эрэгтэйтэй хамтран амьдардаг байсан байхгүй. Тэгээд тэр хамтран амьдардаг байсан эрэгтэй нь энэ Ид Ухун болж таардаг. Тэгээд тухайн үедээ мэдээж Ид Ухуныг сэжиглэж байгаагүй юу гэвэл сэжиглэж байсан. Яагаад сэжиглсэн бэ гэхээр нөгөө тухайн эмэгтэй хүүн анх цагдаад мэдүүлэхдээ манай ээж хамтран амьдардаг энэ залуу ер нь бол ээжиг нь аягүй хүчрхийлдэг, намайг ингээ очих тоолонд л ээжиг минь зодтсон, тэгэл ямар нэгэн байдлаар хүчрхийлсэн ийм байдалтай байдаг байсан. Энэ хүнийг сайн судлаа шалгаад өгөөч гэдэг тийм хүсэлт гаргаад тэгээд анх сэжигтнэр бол татагдчихсэн юм байлээ. Тухайн үедээ нөгөө хөдөлшгүй гэмт хэрэгт холбогдоогүй баталгаатай байсан учраас сэжигтний тооноос хасагдаад ингээд шалгагдаж мөрдөгдөөгүй явсан байдгаа. Энэ эмэгтэйг хаана булснаа бол хэлдэг. Хённам гэдэг газар байдаг нэг уулын ингэрт
аваачиж булсан гэд нөгөө булсан газараа зааж өгдөг байхгүй юу. Заасан газар нь ухаж үтсэн чинь нэг эмэгтэй зогцоолтдог. Тэрийгэндээ нэ шинжилгээ хийгээд үтсэн чинь жинсүний эмэгтэй мөн болж таардаг. За тэгээд нөгөө чи хэрэгээ хүлээгээд зогцоо байгаа газараа зааж өгөөд ингээд энэ алгын хэрэгт холбоотой болчихж байгаа шүү дээ. Тэгээд хэргийн материалыг бүрдүүлээ шүүх рүү шилжүүлэх болсон чинь нөгөө ид ухаан ч тэр эмэгтэйг би алаагүй зүгээр ингээд зогцыг нь худал тусалсан юм аа гэд нөгөө мэдүүлгээ өөрчилчихдөг байхгүй юу. Ид ухаан яагаад ингээд нөгөө гинт ингээд мэдүүлгээ өөрчлөөд байгаа вэ гэхээр ер нь бол ингээд цагдаа нараа тоглоод байгаа байхгүй юу. Олон хэрэг би ингээд үйлцсэн гэд ингээд сонирхлыг нь татцсан. Тэгэнгүүт тэрийг нь яриулахын тулд тэр хэрэгүүдийг илрүүлэхийн тулд ингээд тэрэнд янз бүрийн мөнгө төгрөг тэгэл нөгөө хэрэгтэй байна гэсэн эд зүйлсийг ингээд лав мөрдөгч нар нөгөө шорон руу зөөж авчиж өгвөл хүссэн болгоныг ингээд хийгээл тэгэл алхахын газараа зааж өгөх гэхээр шоронгоос авч гараал те ер нь бол ингээд хэлсэн юм болгоныг ингээд биелүүлээд байсан байхгүй. Тэгэнгүүт за ер нь ингээд цагдаа нараар иймэрхүү байдлаар өөрөө хүссэн хийлгээд яж болох юм байна гэдэг тийм сэтэл авангуудаа нөгөө өөрчлөлт байдаг болчдөг байхгүй. За тэгэнгүүт нөгөө шин сүний ми алгын хэрэгт холбохын тулд мэдээж нарийн шинжилгээ мөрдлөг явуулдаг. Би өөр хүний цогцос нухтанд тусалсан гэд жинхэнэ алсан хүн тэр гэд нэг хүн хэлдэг. Тэгсэн чинь тэр нь бүр хорвоо дэлхийд оршин байдаггүй хүн байж таарад дээрэс нь цогцос нуусан газар нь тэрний амьдардаг газраас маш ойрхон газар байсан байж таардаг. Энэ бүхэн дээр нь ингээ үндэслээд энэ алгын хэргийн үлдсэн болохыг нь баталж нотолж чаддаг байгаа. За тэгээд нөгөөд чинь ингээл янз бүрийн юм нэхэл сангууд нь мөрдөгч нар ингээд өөрийг нь бүр сонирхоо болоод хайчдаг байхгүй. Тэгсэн чинь нэг хэсэг хугацааны дараа за одоо би та нараас юу ч нэхэхгүй. Надад юу ч хэрэггүй. Би зүгээр л үйлцэн бүх хэрэгээ хүлээх хүсэлтэй байна гэж дахиад захаа бичдэг нөгөө хин мөрдөгч рүү. Дараачийн удаагийн хүлээсэн хэрэг нь юу вэ гэхээр Пусаны Кужондо өнгийн дэлгүүрийн эзний хэрэг байгаа. За энэ болохоор нэг дэлгүүрийн эзэн эмэгтэй гэрийнх нь ингээд ажиллаад харж ирэх хэвээр цаг нь болцоод гэртээ ирэхгүй байхаар нь дэлгүүрлөө нуцаар залгасан чинь утас нь холбогдохгүй тэгээ өөрөө ч ирэхгүй байгаад хахаар нь дэлгүүрлөө очиж үздэг. Тэгсэн чинь дэлгүүр дотроо алгацсан байдалтай байж байдаг. Энэ хэрэг хэрэгтний илрээгүй ийм хэрэг болоод үлдсэн тийм хэрэг байдаг. Хэрэг хүлээхдээ юу гэж ярьсан бэ гэхээр тухайн үед дэлгүүрийн эзэн эмэгтэйтэй үргэлдэг байсан. Хоорондоо маргалцсанаас болоод түүнийг хаалаад цухтаасан гэдэг тийм мэдүүлэг өгсөн. Тухайн үед нэг сэжигтэн байсан. Тэр нь ямар сэжигтэн бэ гэхээр таксины жолоочийн мэдүүлгээр гарч ирсэн сэжигтэн. Таксины жолооч юу гэж мэдүүлсэн бэ гэхээр хэд хоногийн өмнө дэлгүүрийн эзэн эмэгтэй гүйж гарч ирээд такси барьсан. Тэгээ таксинд суугаад хурдын аваар цухтаарай гэд хэлэхэд нь хөдлөх жоход араас нэг залуу гарч ирээд машины араас чулуу шидэд хоцорч байсан гэд хэлдэг. Тэр залуу нь болохоор яг бас таксины жолоочийн хувцастай байсан гэж хэлдэг байхгүй. Тэгэнгүүт яг тухайн үед болохоор тэр нөө идүү хүн ямар ажил хийдэг гэсэн бэ гэхээр газ зөөдөг юм боллонтой машин байдаг шүү дээ. Тийм боллонтой машин барьдаг жолооч байсан. Тэгэхээр хүнээс сэжгэлж мөрдөөгүй байдаг. Би тэр дэлгүүрээс нэг хөнөөсөн гэд одоо хэрэгээ хүлээж чааш шүү дээ. Тэгэнгүүт тэр үед яг жинхэнэ сэжигтэн нь бол таксины жолооч хүн байсан. Чи тэгэхэд чинь нөө газын боллон зөөдөг машин барьдаг гэсэн бидтэй. Тэгэхээр чи байх боломжгүй гэсэн чинь тийм ээ би газын боллон зөөдөг байсан бол үнэн. Гэхдээ ажилгүй үедээ болохоор такси барьдаг байсан юм аа. Нууцаар барьдаг байсан мэдээж ямар нэгэн такси компанид бүртгэлгүй. Тийм учраас намайг таксины жолооч байсан гэдгийг хинч мэддэггүй байсан гэж хэлдэг. Тэгээд ганцхан тэрний үгэнд итгээд л энэ бол хэрэгтэн юм байна гэд үзэх ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр за тэгвэл хэргийн газар зураатгаа гэдэг байхгүй. Тэгээд хэргийн газар зурсан чинь ингээд маш найрын детальтай зурдаг. Яг энд ийм байсан түүнийг энд алж орхисон гэдэг яг нөө цогцны байрлалын тэрэг маш сайн зааж өгдөг байхгүй. Тэрнээс гадна тэрнийг үнэхээр хэрэгтэй муу юм байна гэдгийг мэдгэхэд хүргэсэн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр цогцны хүзүүнд нь сэнсний нөгөө залгуур ингээ ороосон байдалтай байсан. Тэр мэдээлэл бол олон нийтэд ил болоогүй байсан. Цогцон задлан шинжилгээ хийж өгцгөөд өвөнхийнх нь хэсэг цаашаа чихэгдсэн, гэмтсэн байдалтай олддог байхгүй. Тэрний үг илэрхийлж байгаа гэхэлэр эхлээд ингээ гараараа боомлсон. Тэгээ гараараа боомлчоод араас нь нэг уцаар боож алсан гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Тэгсэн чинь нөгөө идүү хүн юу гэж ярьдаг вэ гэхээр тэрнтэй би ингээ муудалцаад эхлээд зодтолцоо их тэгээд эхлээд гараараа ингээ боосон уур гарахгүй байсан болохоор хажууд байсан нэг утас кабелийн уцаар боосон сэнсний залгуур байсан байхаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд яг нөгөө нэг олон нийтэд ил болоогүйсэн мэдээллийг ингээ хэлчихэж байгаа. Гэмт хэргийн сэтгэл судлаач нар юу гэж үзсэн бэ гэхээр нөгөө тэрний зурсан зургийг нь хараад энэ дотор байгаагүй хүн бол энийг яг ингэж нарийн детальтайгаар санах боломжгүй.
Тэгээд мөн задлангийн хайрыг харсан юм шиг ингээд хэлсэн нь бол яг гэмт хэрэгтэн мөн болохыг нь баталж байна гэдэг дүгнэлт өгсөн байдаг. Бас хэргийн газраас яагаад тэрний хурууных явуулдаггүй вэ гэхээр өөрийгөө илчлэхгүй тулд ингээ хурууны хээнүүдээ үрсээр хагаад ингээ байхгүй болгоцсон байдаг. Дэлгүүрийн эзэн эмэгтэй яг алгахынхаа өмнөхөндөө нэг залуутай хамт караокед ороод арх ууж дуулж байгаа гарсан байдаг. Тэгээд тэр караоке эзэн нь болохоор яг тэр залууг ингээд дүрсэлж хэлж чадахгүй ч гэсэн хэрвээ би тэрний царайг нь харах юм бол таньнаа. Манай хэд удаа орж ирж байсан тийм залуу байгаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд нөө ид ухууны хэрэгээ хүлээснийхэн дараа караокены эзэн рүү ид ухууны тухайн үеийн зургийг нь үзүүлээд дэлгүүрийн эзэнтэй хамт орж ирсэн залуу энэ мөн үү гэсэн чинь яг мөн байна гэж хэлдэг байхгүй. Ингээд гэрт ч гэсэн тэрнийг мөн болохыг нотолсноор дэлгүүрийн эзний хэрэгийг үлдсэн болох нь бүрэн нотлогддог. Тэрний хийсэн 11 хэргийн 3 нь ингээд илэрхий болчихж байгаа. Хамгийн ихнийх нь цагдаад баригдсан хэрэг штэ тэ нэг эмэгтэйг болцоо гэж хэлээ. Болцоог өгөөс нь болоод хаалаад нуучдаг. За хоёр дахь нь болохоор хамтран амьдрагчаа хаалаад нуусан. Гурав дахь нь энэ дэлгүүрийн эзнийг алсан гэд. За дөрөв дэх хүлээсэн буюу батлагдсан хэрэг нь юу байсан бэ гэхээр 20 гаруй насны сургаал усан эмэгтэй хэрэг байгаа. За тэрийг юу гэж ярьсан бэ гэхээр өөрөө такси барьдаг байхдаа нэг газраас ингээд нэг эмэгтэйг суулгасан юм байл та. Баарнаас гарч ирсэн эмэгтэй юм байна. Тэгээ нилээ согтцсон. Тэгээ машин дотор нь явж байгаа бөөлччтэй нөхөн чинь машин дотор бөөлччлөө завааралчлаа штэ гэж хэлсэн чинь эмэгтэй нь 100 мянган воны чек ингээд өөрлөн шидэнгүүтээ. За тэгээ машина угаалах мөнгө чинь төлжүүл болоо юм шүү гэд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө чинь амар уурн хүрээд намайг дорд үзлээ гингүүтээ шууд машинаа ингээд эргүүлээд эзэнгүү газар руу тавьчихдаг. Тэнгүүдээ нэг эзэнгүү газар очингуудаа нөгөө арын судал сууж исэн эмэгтэй хаалгыг онгойлгож орж ирэнгүүтээ нөгөө тэгж бүр ухаалтсан зодчдаг байхгүй. Ухаалтсныхан дараа гаргаж ирээд зам дээр хөвтүүлж хагаад дээгүүр машинаараа дараад талчдаг. Тэр эмэгтэй гаргасан үйлдэл нь муухай л үйлдэл байна л да тий үнэн бол гэхдээ бүр ингээ машинаар дайрах хэмжээний тийм өөхөх ялтай үйлдэл болно биш байгаа зү тий гэмт хэргийн сэтгэл судлаачдын хэлснээр юу вэ гэхээр энэ хүн болвол ингээд ердийн хүмүүс шиг юмыг дүгнэх чадваргүй уура удирдан хянан зохицуулах чадваргүй тийм хүн байсан гэж дүгнсэн байдаг. Өө чи хэрэгээ үлэхтэй болохоор нөө эмэгтэйг төрсөлж байгаа штэ тий 20-30 орчим насны дундаж өндөртэй дундаж жинтэй урт төстэй эмэгтэй байсан гэж хэлдэг байхгүй. Тэгэнгүүт за энэ үнэхээр үнэн хэлсэн байна уу гэдгийг нь мэдхийн тулд тухайн мөчөд яг тэр хэлсэн газраас нь алга усан эмэгтэйчүүдийн мэдээллийг судалж эхэлдэг. Тэгсэн чинь тэр дундаас нэг эмэгтэй олддог. Тэр эмэгтэй нь ямар эмэгтэй байсан бэ гэхээр 29 настай 160 см орчим өндөртэй гэхээр дундаж өндөртэй байгааз 50 орчим жинтэй буюу бас дундаж жинтэй тэгээ урт хар устай эмэгтэй байсан. За энэ эмэгтэйг байх боломжтой байна да гэж цагдаа нар үзээд тэр эмэгтэйн зургийг түүнтэй нэлээд ойролцоо царай зүс өндөр биеийн жинтэй эмэгтэйчүүдийн зурагтай холиод нөгөө ид ухуун руу авч очоод энэ эмэгтэйчүүд донд чиний машинаараа дайрж алсан эмэгтэй байна уу гэж асуудаг байхгүй. Тэгсэн чинь ямар ч эргэлзэхгүйгээр шууд тэр эмэгтэйг заадаг. Тийм цогцыг хаана усан бэ гэж асуусан чинь нэг оршуулгын газрыг зааж өгдөг. Тэгээд оршуулгын газраа ингээд ийм газар байгаа гэж зураад явуулдаг байхгүй. Тэгээд нөгөө газар нь очиод харсан чинь тэр зураг нь бүр яг ингээд зургийн дараа тавцсан фото зураг шиг яг таг бүх юм тохирдог. За тэнгуут нь цагдаа нар окей яг энэ газар байгаа юм байна гэж бодоод ухаж эхэлдэг. Гэтэл тэндээс нь ямар ч хүний цогц олддоггүй. За нөгөөх чинь дахиад нөгөө цагдаа нартай нааддаг ажиллаа эхэллээ. Худлаа ярьж ийш тийш нь явуулцгаа эхэллээ гэж бодоод дахиж байцаах гад очих гэсэн чинь нөгөө чинь амиа хорлоод хүчтэй. Бидний 11 хэрэг үлдсэн гэдгээ хэлсэн боловч 4 нь л ингээд батлагдаж нотлогдоод илэрсэн байгаа. Үлдсэн 7-ыг нь бол бүр мөрдөгч боломжгүй болсон. Яагаад гэхээр гэмт хэрэгтний нас орсон. Дээрэс нь нөгөө хамсуу сарын буюу илчлэгдээгүй хэрэг байх юм бол дахин мөрдөн шалгах шаардлагагүй гэж үзээд мөрдөх, нэгжих ямар ч тэмцвч өөрлөл олгогддоггүй мөлий Солонгосын хуулинд. Тийм мөрдөгч ч одоо болтол ядаж тэр нөгөө 20 настай батгийн цогцыг олох юмсан гэж бодож явдгаа гэд нэг ярилцлаган дээр хэлсэн мэлээ. Тэр эмэгтэй цогц хаана байх боломжтой вэ гэдэг таамаглаад маш олон байд юм байлээ л те. Гэмтэргийн сэтгэл судлаач нар ер нь цуврал алуучууд бол хизээч өөрийнхөө мэдхгүй газраа очиж цогцоо олнуудгүй. Ихэвчлэн нэг л газрыг сонгож тэр хэсэгтээ цогцоонуудаг эсвэл тэрнийхээ ойролцоол цогцоонуудаг гэж ярьсан мэлээ. Энэ ид ухууны 2010 онд баригдах нэг эмэгтэйг
нөгөө цогцыг нуусан байсан гэсэн шүү дээ. Тэр эмэгтэй цогцыг Кённами уулын ингэр дээрээс олсон аахгүй юу. Тэнгүү тэр Кённами уулын ингэр дээрээс дахиад нэг цогц олсон нөгөө Шинсүним гэдэг нөгөө хамтран амьдрах эмэгтэйгийн цогц нь олсон шүү дээ. Дээрэс нь тэр Кённами уулын ингэрийн оршуулганд түүний аав ээж хоёрын цогц байдаг гэж аахгүй юу. Тэгээ Шинсүним эмэгтэй цогц нь бүр аав ээж хоёрын буушнаас 5 минутын зайтай газар олдсон байдаг. Тэгэхээр 29 настай түүний алсан эмэгтэй цогцос ч гэсэн тэр хавьдал байгаа гэж үздэг юм лээ. Энэ Амсаа сар ингээд анх энэ киног хийхэд нь энэ кинонд зөвлөлөгчөөр нь тэр Ким Жонсук гэдэг жинхэнэ бүтгэгч нь очиж зөвлөгөө өгсөн байт юм лээ. Найруулагчаас нь энэ нөө бусаанд болсон хэрэг тэгээд энэ кинон дээр нь ихэвчлэн дандаа бусан аялгаар ярьдаг байхгүй. Энэ кинонд ягаад анхнаасаа тэгээ бусаанаас гаралтай жүжигчдийг тоглуулаагүй юм бэ гэдгсэн чинь надад энэ жүжигхэн жүжигчний харц нь маш их таалагдсан. Яг энэ хүний илэрхийлж чадах харц юм шиг санагдсан учраас жүжигхэн жүжигчнийг сонгосон гэж ярьсан байт юм лээ. Энэ киног та бүхэн бас үзээрэй. Ер нь бол кино нь бол маш гоё болсон. За энэ удаагийн яриа энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахиад нэг кино болсон бодит хэрэгээр уулзъя. Баяртай.